Сайн байцгаана уу? Нийт автомашин сонирхогч та бүхэнтэй цахилгаан бензин холсон хөдөлгөөртэй plug-in hybrid танк 700 загварын автомашины танилцуулга гарын авлага видеог хүргэж байна. Энэхүү загвар нь бидний мэддэг AMG 63-аас илүү хурдан, Nissan Y63-аас илүү том, хамгийн тансаг, хамгийн тав тухтай, хамгийн хэмнэлттэй загвар юм. За энэхүү автомашины нийт урт нь 5090 мм, өргөн нь 2061 мм, өндөр нь 1952 мм. Тэнхлэг хоорондын зай нь 3000 мм буюу Монгол улсад худалдаалагдаж байгаа нийт SUV ангилалд дотроо хамгийн том овер хэмжээтэй автомашин гэж хэлж болох байсан. Plug-in hybrid танк 700 загварын автомашины бензин хөдөлгөөрийн хувьд гэх юм бол 3.0-тэй хос турбо V6 хөдөлгүүр, за захилгаан мотор нь 37.1 кВт цагийн хүчин чадалтай захилгаан мотортой. За нийлүүлээд cc-гээр ярих юм бол 7000 cc хүч гаргана, 517 хүч. За машин хүчний хувьд гэх юм бол 850 Нм. Захилгаан батарейны хувьд гэх юм бол багажин хэсэгтээ байрлаж өгсөн учраас бусад төрлийн илгэнтэй ил захилгаан мотортой автомашинаас илүү давуу талтай болж эхэлж байгаа. Яагаад тэгэхээр хад чулуутай газар явхад бол зохигдох гэмтэх аюулгүй. Мөн дээрээс нь хүйтэн температурт өөрийгөө дулаацуулах, халуун температурт өөрийгөө сэрүүцүүлэх горимтой. Ингэснээр бусад ижил төрөл plug-in hybrid загваруудаас Монгол улсын эрс төр суурь амьсгалд хамгийн сайн, хамгийн төгс тохирсон plug-in hybrid загварын автомашин болж байгаа. Мөн хятад автомашин сонирхож байгаа, худалдаа авахар төлөвлөж байгаа хүмүүс маань хятадын дотоодын стандарт болон аль биесний эрхтэй Сибирь стандартын автомашины ялгаа нь юу юм бэ гэж их асуудаг. Гол ялгаанууд нь гэвэл халалт хөргөлтийн систем болон битүүмж дулаалга, мультимедиа дэлгэцийн үйлдлийн систем, засвар үйлчлэгээ, үзлэг онцлогоо гэд маш олон ялгаа гардаг. Жишээлбэл танк 700 загварын автомашины хувьд гэх юм бол хэд хэдэн нөхцөлд зориулагдсан учраас захилгаан моторны байрлал нь маш ашигтай байрлал буюу хад чулуун цохигдохгүй, гол ус дуулахад усанд нэвчихгүй, халуунд сэрүүцэнс хүйтэнд халах горимтой. Битүүмж дулаалга үйлдвэрээс маш сайн хийгдсэн байдаг бөгөөд өвлийн үйлрэл хажуунаас цийгэхгүй, зуны үйлрэл тоошоо дарагдахгүй гэхэд битүүмж дулаалга маш сайтай 3 давхар зузаан эрдэнэ тусгаарлалтай байдаг. Евро 6 стандартын хөдөлгөөртэй хятад автомашинууд Монголд орж ирэх бензин голдог бол аль биесний эрхтэй танк 700 маань евро 92 95 актантай бензин хийхэд бол бензин гололт авахд үүсэхгүйгээр бас давуу талтай. Мультимедиа дэлгэцэн Bluetooth-ээр гар утсаа холбоод Apple CarPlay, Android Auto системийг ашиглаж болдог бол хятадын дотоодын стандарт зориулагдсан хятад ханцтай үйлдлийн систем буюу Copiota үйлдлийн системтэй байдаг. Эдгээр автомашинууд маань Монголын зах зээлд орж ирэхээр засвар үйлчлэгээ, сэлбэг хэрэгсэл, үзлэг онцлогоон дээр учир дутагдaltaй байдаг бол аль биесний эрхтэй газраас навсар та бүхэн борлуулалтын дараах бүхий л үйлчлэгийг үйлдвэрийн стандартын дагуу маш өндөр гүйцэтгэлгээр авах боломжтой. Мөн маш бат бөх ган рамтай, кардан голтой. Кардан голтой болж эхэлснээр цахилгаан бензин холсон автомашин дундаа хамгийн өндөр машин хүчийг үзүүлж оффроуд тал дээр хамгийн өндөр гүйцэтгэлтэй болж байгаа. Амаржины хувьд Continental брендийн Hi амаржийн Hi номтой. Өөрийгөө дөрөв төвшөнд өндөрлөж буулгах боломжтой бөгөөд хамгийн өндөр төвшөндөө газраас тэнхлэг хүртлээр 44 см болдог. 16.2 инчийн ухаалаг мультимедиа дэлгэцийг та гар утсатайгаа Bluetooth-ээр холбосон тохиолдолд Apple CarPlay болон Android Auto системийг 100% ашиглах боломжтойгоос гадна дэлгэцний доод хэсэгт цахилгаан бензин хөдөлгөөрийг ажилуулах довшлуур, урт дифференциал, төвийн дифференциал, хойд дифференциал, most контролгч буюу 4L, sway bar control, crowd control, tank зөрөн гэсэн off-road замд зориулагдсан ухаалаг довшлуудыг шингээж өгсөн. Энэ мультимедиа дэлгэцэн дээрээсээ өөрийнхөө хэм маяг тохируулан бүхэл тохиргоог өөрчлөх бүрэн боломжтой. Жишээлбэл энэ vehicle зэсэн дээрээс бүх суудлын тохиргоо, суудлын массажийг, мэйл цацагчийг, while сэнгэлэгчийг, мөн LCD clock-ийнхоо идэвхжүүлэлтийг, мөн offset vehicle дээр хаалга, тойл, цонх, электрон гишгүүр, Hi амаржийн зэрэг бүхий л одоо гадна талд байрлаж байгаа опшнуудынхаа тохиргоог, lights дээр автомашины бүхий л гэрлийн тохиргоог, drive гэснээс та бүхэн маань жолоодлох хэрэгтэй хөдөлгүүрийн сонголт болон тогны за ямар мод дээр явах гэдэг жолооч туслах бүхий системүүдтэй, park системээс та бүхэн автомашинад зогсолт байрлуулах туслах системүүдийг smart drive дээр ухаалаг болон гинти бас лаварын тоормсын системүүдийг өөрчилж тохируулах бүрэн боломжтой. За энэ дэлгэцэн дээрээс та суудлаа 9 төвшөнд халаах, 3 төвшөнд сэрүүцүүлэх, за жолооны хөрдийг халаах, салхины шилийг халаах боломжтой. Уг автомашин маань PM2.5 нарийн тоосон зэрэг шүүдэг бөгөөд дэлгэцэн дээрээсээ гаднах агарын чанарыг танд тодорхойлж мэдээлнэ. Мөн та салонд орж иж байгаа агаарыг ёонжуулт цэвэршүүлээд гэр бүлээрээ цэвэр агаараар амьсгалах бүрэн боломжтой. Голын боксны хувьд гэх юм бол эсэдтэй адил температураар үлээдэг бөгөөд шаардлагатай тохиолдолд шингэн зүйлсийг тодорхой хэмжээнд хөргөөж болно. Мөн доошлоод иржакны урт талд 2 гар утсыг зэрэг цэнгэлэх боломжтой 50 ваттын хүчин чадалтай wireless цэнгэлэгч.
Вайл цэнгэлэгчийн хоёр талд жолоочийн болон уртлын зорчигчийн халалт хөрөлтийн системийг товчлуураар шийдэж өгсөн байна. Мөн хий амаржины өндөрлөгөөний товчлуур, за явалтын гормыг өөрчлөх товчлуур, мөн 360 камерыг хянах товчлуур нь байрлаж өгсөн. Танк 700 загварын автомашины 2 дугаар гинэний хувьд бүрэн утгаараа 5 тухай танд мэдрүүлэхээс гадна бүх шилэн дуу тусгаарлах давхар шилтэй учраас гаднах дуу орчны чимээг маш сайн тусгаарлаж өгдөг. Мөн хойд 2 гинэний шилэн автомат хөшгөтэй бөгөөд голын гар амрагч нь удирдлагын дэлгэцтэй. Уг дэлгэцэн дээрээс та жолоочоос бусад бүх суудлуудын байрлалыг өөрчлөх боломжтойгоос гадна хөгжим, 2 дугаар гинэний суудлын халалт хөргөлтийн систем, салооны гэрэл мөн автомат хөшгийг хүртэл удирдах боломжтой. 2 дугаар гинэний халалт хөргөлтийн системийг та бүхэн голын дэлгэцнээс хийх боломжтойгоос гадна 2 дугаар гинэний зорчигчд маань Type-C болон USB портоор гар утас цэнэглэж 12 ваттын тогны залгуурыг эндээс авах боломжтой. Хэрвээ та арын тээшинтэй их хэмжээний ачаа ачих тохиолдолд хойно байрласан товчлууруудаар суудлуудын байрлалыг өөрчлөх боломжтой. Мөн уг автомашин маань хойноос 2.2 кВт-ийн тогны залгууртай бөгөөд 2.2 кВт цаг гэдэг нь офисын хэрэглээний кофений машиныг хүртэл ажилуулах хэмжээний хүчин чадал юм. Автомат гишгүүр нь 250 кг-ийн даацтай. Гадна талд 14 ширхэг саад мэдрэгчтэй бөгөөд 360 градусын өнцгийг бүрэн хянахад туслах 5 ширхэг камер, цалхин шилэн дээр радар системтэй. Энэхүү радар системийн тусламжтайгаар автомашин замын тэмдэг тэмдэглэлийг таних цагаан зурсыг мэдрэх мөн таныг гинтийн ослын аваараас урьдчилан сэргийлэхэд туслана. Энэхүү автомашиныг та 289 сая төгрөгөөр GW Mongolia компаниас аль бис нэртэйгээр худалдаа авах боломжтой.